Shades, Dior, my pants below. Create, explore, expand, concord. I press the law and break the law. Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ загварын тайзан дээр гарч алхсан анхны рэперүүдийн нэг, орчин үеийн pop соёлын хамгийн нөлөөтэй дөрүүдийн нэг болох A$AP Rockyгийн талаар мэдээллийг танилцуулах болно. Хамгийн ихэнд A$AP Rocky гэж хэн бэ? A$AP Rockyгийн жинхэнэ нэрийг Rakim Atilaston Mears гэдэг. Тэрээр 1988 онд Нью-Йорк хотын Харлем дүрэгт төрсөн. Харлем бол хип-хопын үлгийн нутаг гэгддэг. Гэхдээ түүний ус сурнаас баян тансаг биш, харин ядуу тогтворгүй аюултай орчинд өнгөрсөн юм а. Түүний эцгийнх нь Барбадостой холбоотой байсан бөгөөд ээж нь Африк Америк гаралтай хүн байжээ. Тэрээр ах эгчтэйгээ хамт өссөн ба бага байхасаа ахтайгаа маш татан байжээ. Түүнийг 9 настай байхад нь ах нь хип-хоп хөгжимтэй танилцуулж байсан юм а. Зулмаар 12 настай байхад нь аав нь хар тамхины хэрэгт холбогдсон шоронд орсон. Үүний дараа гэр бүл нь оршин суух газраа байнга сольж, зарим үед бүр гэр оронгүй амьдарч байлаа. Хамгийн хүнд цохил бол 13 настайдаа ах нь гудамжны мөргөлдөөний үеэр буудагдж нас барсан явдал бөгөөд энэ үйл явдал Рокигийн амьдралыг эрс өөрчилсөн гэж хэвлэлд хуваалцаж байсан байна. Тэр үеэс эхлэн гудамжинд амьдулдхийн тулд буруу зам руу орж хууль бус аргаар мөнгө олох үйч байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэсэн ч тэр хөгжмийг орхиогүй. Өсвөр насндаа гудамжинд рэплэж өөрийн дуу хоолойг олж эхэлсэн. Хаарлемд танилцсан залуучуудтайгаа нийлж хожим A$AP Mob-гийн хамтлагийг бүрдүүлсэн түүний амьдралын эргэлтийн цэг болсон юм. Энэ баг нь рэпер, продюсер болон видео найруулагч нартай хамтран ажилладаг байсан томоохон бүлэг байсан юм а. A$AP Mob яаж нэгдсэн бэ? Rocky 2007-оос 2008 оны үед A$AP Mob-ийн гишүүдтэй нийтлэг найзуудаар дамжин танилцсан. Тэд Rocky-гийн рэплэх ур чадвар, фэшн стил, өөртөө итгэлтэй дүр төрхийг хараад Rocky тэдний vibe-д яг таарна гэж үзжээ. Ингээд түүнд A$AP нэрийг аль биесээр өгсөн. A$AP нь always strive and prosper буюу үргэлж хичээж үргэлж урагшил гэсэн утгатай юм. Тэр мөчөөс эхлэн Rakim Mears A$AP Rocky болж нэрээ өөрчилсөн. Тэрээр A$AP Mob гэдэг уран бүтээлийн нэгдснээр олонд танигдж эхэлсэн байдаг. Тухайлбал 2011 онд түүний Peso Purple Swag дуунууд тесрэлт хийж түүнийг underground rap ертөнцөөс mainstream руу аваачсан. Түүний дуу яагаад бусдаас өөр сонсогдсон бэ? A$AP Rockyгийн дуу энгийн нэг trap биш, түүний хөгжимд psychedelic аялал, slow atmospheric beat, дотоод мэдрэмж стил хосолдог. Товчондоо тэр рэпийг гангстер хэв маягаас салгаж жинхэнэ урлагийн хэлбэр болгож чадсан юм. 2013 онд гаргасан Long Live A$AP цомог нь түүнийг дэлхийн хэмжээнд од болгож байжээ. A$AP Rocky Америк рэп салбарт хэрхэн нөлөө үзүүлж байсан бэ? A$AP Rocky рэпийг урлаг болгосон, рэпер fashion runway-д гарч болдгийг харуулсан. Хөгжим стил соёлыг нэг болгосон. Тухайлбал загварын ертөнцид хүчтэйд хурж орсон байдаг. A$AP Rocky хүмүүс зөвхөн дуугаараа биш, хувцалтаараа биширдэг. Тэр Dior, Gucci, Rap Simons зэрэг high fashion брэндүүдтэй хамтарсан, түүнчлэн skinny jeans, oversized coat, luxury street style гэсэн ойлголтыг rap соёлд оруулсан гэж үздэг байна. Мөн олон ч хүн Rocky-г рэперүүдийн хувцлах заавар гэж хүртэл хэлдэг. Тиймээс түүнийг зүгээр нэг рэпер гэж нэрлэхэд хэтэрхий багтаж магадгүй юм а. A$AP Rocky бусад рэперүүдтэй хэрхэн бифтэй байдаг талаар болон гэмт хэрэгтэй хэрхэн холбогдсон талаар мэдээлэл хүргэе. Түүний замналд маргаан гэмт хэрэгт холбогдсон хэрэг бас бусад рэперүүдтэй зөрчил цөөнгүй бий. Тухайлбал 2019 оны Шведийн хэрэг түүний нэртэй салшгүй холбоотой. Тодорхойлбол Rocky болон түүний баг гудамжинд мөргөлдөөнд орж зодон болсон хэрэгээр Шведэд баривчлагдсан. Энэ хэрэг олон улсад шуугаан дэгдээж хэдэн 7 хоног хоригдож Америк нэгдсэн улсын улс төр хүртэл оролцсон байдаг. Эцэст нь ноцтой ял оноогоогүй торгуулаар шийдэгдсэн байдаг. Гэхдээ энэ явдал Rocky-д би бол 50 артист гэсэн дүрийг нь эвдсэн байдаг. Рэперүүдтэй хэрхэн дис ба зөрчилтэй байдаг вэ? A$AP Rocky-ийн хэд их дис хийдэг, бипээр карьер хийдэг төрлийн рэпер биш. Гэхдээ хэд хэдэн томоохон дис байсан. Тухайлбал A$AP Rocky Drake-тэй хийсэн дис юм. Энэ бол хамгийн алтартай дис. Уг дисийн санаа нь Rihanna-тай холбоотой 70 дисүүд шууд нэрлэлсэн довтлооны төрөлтөө биш. Rocky-нийг ярьслахдаа би бипээр өөрийгөө сурталчлах хэрэггүй гэж хэлсэн байдаг. Харин энэ дисийн тухайд Drake илүү тод, Rocky илүү чимээгүй далд ханддаг байжээ. A$AP Rocky Space Ghost Pop-тэй хийсэн бипийн тухайд энэ бол жинхэнэ underground бип юм. A$AP Mob-оос гарсан зөрчил сошиал медиа дээрх тоглохоо дуугаараа илдаад шүүмжилсэн байдаг. Энэ зөрчил A$AP Mob доторх анхны том хагарал гэж үздэг. Тэгэхээр A$AP Rocky яагаад их бип хийдгүү вэ? Учир нь түүний стратеги өөр. A$AP Rocky бипээс илүү имиж, дисээс илүү урлаг, маргаанаас илүү соёлоор ялгархыг эрмэлздэг байна. Тиймээс тэр өөрийгөө нотлох гэж оролддоггүй, харин нөлөө өөрөө ялгардаг.
A$AP Rocky-гийн хайр дурлалын амьдрал бол олонний анхаарал байнга байдагч өөрөө бол тийм ч ил тод хүн биш. Тэр хайрыг шоу болохоос илүү чимээгүй бодит байдлыг илүүд үздэг нэгэн. Түүний эрт үеийн харилцаануудыг дурдвал алдартай болохоос өмнө Rocky хэд хэдэн харилцаатай байсан ч тэдгээр нь олонд төдийлөн ил болоогүй. Тэр нэгэн ярилцлагада алдартай болохоос өмнө хайр илүү жинхэнэ байсан гэж хэлж байсан удаатай. Алдар нэр нэмэгдэх тусам хүмүүсийг чин сэтгэлээсээ ялгаж харах хэцүү болдог гэж үздэг. A$AP Rocky-гийн хувьд цөөнгүй алдартай эмэгтэйчүүдтэй холбогдож байсан удаатай. Тухайлбал EJ Azilla хамгийн олонний анхаарал татсан харилцаа Chanel Aimon загварын ертөнцийн бүсгүй Rita Ora Kendall Jenner гэх мэт нэрс. Гэхдээ эдгээр харилцаа ихэвчлэн тогтворгүй, ажлын ачаалттай алдрын дарамттай байж удаан үргэлжлээгүй юм а. Тэрээр Rihannaтай анх 2012 оны орчимд танилцсан ч удаан хугацаанд зүгээр л найзууд байжээ. Rocky хожим ингэж хэлсэн байдаг. Би түүнд анханасаа татагдж байсан. Гэхдээ зөв цаг нь тэр үед болоогүй. 2020 оноос эхлэн тэдний харилцаа жинхэнэ хайр болон хөгжсөн. Энэ удаад Rocky илүү тайван, илүү хариуцлагатай, илүү бодит болсон нь хүмүүсийн анхаарлыг татж байсан. A$AP Rocky Rihanna хоёрын харилцааны хувьд зүгээр нэг celebrity gossip биш. Тэд олон жилийн найзлаа хайр болгон хувиргаж, орчин үеийн хамгийн нөлөөтэй холсуудын нэг болсон. Тэд одоо хоёр хүүхэдтэй болж hip hop, pop, fashion ертөнцийн бэлэг тэмдэг болсон хосууд юм. A$AP Rocky Rihannaтай хамт гэр бүл болсноос хойш түүний амьдралын хандлага илт өөрчлөгдсөн. Тэр эцэг байх талаар эцэг болон гэдэг бол амьдралын хамгийн том ажил гэж хэлсэн байдаг. Энэ үеэс эхлэн түүний дуу, яриа, дүр төрх илүү төлөвшсөн болсон нь анзаарэгддэг. Мөн түншлэн тэр алдаа гаргасан ч уналтаас босч чаддаг уран бүтээлч гэж алдартнуудын дунд үнэлэгджээ. A$AP Rocky эдийн засгийн хувьд рэпер бүр мөнгө олдог. Гэхдээ ямар замаар, ямар философор гэдэг нь тэднийг ялгадаг. A$AP Rocky бол мөнгө олохдоо бусдаас огт өөр стратеги ашигласан артист юм. Ихэнх рэперүүд олон дуу гаргаж стриминг дээр их тоо цуглуулж концертоор гол орлогоо олдог бол A$AP Rocky-гийн тухайд эсрэг замаар явжээ. Тэр цөөн дуу гаргаж цомог хооронд урт завсар авдаг. Товчхондоо luxury эдийн засгийн логотой гэж бусад алдартнууд түүнийг дүгнэдэг байна. Эцэст нь A$AP Rocky олон харилцаа туулсан ч жинхэнэ хайраа оройтож олсон уран бүтээлч. Алдар нэр стил мөнгө харийг орлож чаддгүй гэдгийг түүний амьдрал тодорхой харуулдаг. Хамгийн удаан үн цэний хадгалдаг рэперүүдийн нэг A$AP Rocky гэдэг нэрний цаана удамжинд өссөн амьдралаас хатуу сургамж авсан нэгэн хүүгийн түүх бий. Тэр багада аавыгаа шоронд орж ах нь буудуулж нас барсан хүнд үеийг туулж байсан ч энэ бүх зовлон түүнийг мохоосонгүй харин ч түүний уран бүтээлийн үндэс болсон гэж тэрээр ярьдаг байна. Ийхүү энэ удаагийн дугаараараа та бүхэнд A$AP Rocky-гийн тухай сонирхолтой мэдээллүүдийг хүргэлээ. Дараагийн дугаараар уулзтлаа түр баяртай.